Өөрөөр амьдрал ер нь бүсгүй зүйл хэр их орж ирдэг вэ? Тэрдээ бүгд зүвчжээ. Сайхан гоё хас. Хоёулаа ягаад мөргөлдөж болохгүй гэж юу? Өөлөөр хаалга андуурах уу? Цаавчлаа. Би тэнгэрийн хүү. Сайн байцгаана уу? Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт яг одоо 21 цаг. Манай өнөөдрийн очир юу вэ нэвтрүүлгийн цочин хойноорт орон байрны хулгайгаас цахим заллингийн загалмаас эцэг болтлоо явсан долгор сүрэн буюу заллин доолжийг оролцож байна. Сайн байцгаана үзэгчдээ оройн минь манай өнөөдрийн очир юу вэ нэвтрүүлгийн цочин хойноорт долгор сүрэн буюу заллин доолжийг маань оролцож байна. Өнөөдөр юуны өмнө манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн тань маш их баярлалаа. Тэгэхээр хүний нэр хүнд гэдэг бол маш их чухал байдаг. Тэгэхээр яриагаа таны нэрний тухай эхлэе гэж бодчих. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд за нэр гэхээр ч одоо тэгэл эцэгхээс айсан нэр л долгор сүрэн. За доолжи гэдэг нэрийг бол одоо манай ард түмэн Монголын ард түмэн өгсөн гэж би боддог. За тэгээд мэдээж одоо хүн ажиллаж байгаа мэргэжлэрээ одоо хэдий ч нэ сайн ажилланд өдөж чинь одоо энэ алдар нэрэн дагаад ирдэг юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгээд намайг монголчууд одоо долгор сүрэн гэхээсээ илүү доолжи гэдгээр маань их мэддэг юм дөө. Тэ. Доолжи гэдгийн утга нь юу вэ? За одоо юу ч гэмээр юм дээ махчилж хэлэх юм бол одоо өчөөж доолжи гэдэг чинь өөр гадаад үг шүү дээ тийм ээ. За Монгол руу ингээд махчлаад хөрвүүлэх юм бол ер нь доллар гэсэн утгатай үг л дээ. Одоо мөнгөтэй, мөнгө төгрөгтэй, өнгөтэй өөдтэй сайхан амьдрал гэсэн утгатай үг юм байна. Тэгээ яг хүн ажиллаж мэрэгсэн мэрэгчлэрийг хэдий ч нэ сайн ажиллаж чадвал төдий ч нэ одоо ингээд ийм сайхан долларын саятан болоод те. Тэгээ сайхан өнгөтэй мөнгөтэй сайхан амьдрнаа гэдгийг одоо бэлэгдэж л доолжи гэдэг нэрийг одоо хүмүүс маань надад хайрлсан болоо гэж бодоод байгаа шүү дээ. Баян л нэр юм доллар гэхээр. Тэгэл яах вэ? Тэгэхээр одоо зах зээлийн үед зах зээлийн шуурга гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр үед өөрөө тэр шуурганд хэр их өртсөн бэ? Өөрөө тэр үед бас их залуу сайхан явсан байхаа гэж бодож байна. Тэр шуурганы ер нь аль хавцаанд зогсож исэн бэ өөрөө? Нэлийн захаарч зогссон хүмүүс бол ер нь нэг иймэрхүү хувцтал тавиад гэл та би бас тэрийг сайн мэдээд байгаа. Тэр шуурга амар шүү. Тэр 90 оны шуургал монголчуудыг ер нь тэр чигээр нь хуан хамсан шуурга шүү дээ. Яг гоо тэр шуурганы үеэр бол би бол яг шилжилтийн нас гэх юм уу да яг хүүхэд насн дээр байсан л да. Гэтэ би тэр шуургыг бол би бас мэдээж ингэж зайлж гараагүй. Яг л туулал бусдын адил туулал гарсан. Гэтэ яг нэг энэ залжин зам маань одоо татсан юм уу цаанаасаа те өгдөө эзэс заяасан. Тэрийгээр яд мэдээж Динжимэн руу явсан. Тэгээд яг тухайн үед ч юм бол одоо 90 он гэдэг чинь би ч орон байраар явдаг байлаа шүү дээ. Орон байраар явж байгаа л тэгэл энэ мэрэгчтэй нэг хэдий ч нэ тэр мэрэгчтэй үнэн ч байна те төдий ч нэ гэдэг шиг тэл мэрэгчлэр явсаар байгаа л одоо явсан зам маань одоо өдийг хүртэл энд л авчирсан байна. Тэ. Тэгэхээр орон байрны хулгайгаас цахим заллин руу шилжсэн гэхэр чи одоо ер нь нас өдөр хиттэй юм бэ? За одоо нас өдөр гэхээсээ илүү би дансны үлдэгдлийг хэлэх дуртай. Тэ. Яг гоо би өөрөө чинь ер нь бол нэг эрүүгийн нэг элемент л гэж хараад байна. Өөрөө бас надад нөгөө маш зоригтой заллингийнхаа линкийг явуулсан л да. Нэг талаараа яг гоо таны зоригийг би үнэлсэн. Нөгөө талаараа миний сэтгэл нэг юм тоо гэдэг нэг юм мэдрэмж төрсөн тэрүүгээр хэлж боломгүй. Тэгэхээр ер нь бол өөрөө энэ заллин хийгээд хүмүүсийн тархийг 360 градус эргүүлж чадчихна гэдэг чинь бас нэг чадвар байна. Тэгэхээр ер нь тань руу ер нь одоо хандрах бүсгүй зүйл өөрөө амьдрал ер нь бүсгүй зүйл хэр их орж ирдэг вэ? За яг нь тэр эмэгтэй хүн гэхээсээ илүү их мөнгө л орж ирдэг юм даа. Гэтэ яг зүгээр одоо юу гэдэг юм дээ заллин гээл ярьж л байна л да тий. Яг би ч бол одоо олон улсад одоо дахлагдсан болооч үү дээ. Олон улс одоо тэр зам одоо энэ урд хойд хоёр том бүрэн бол намайг доолж гэдэг хэрэгсээ мэт Монголианд доолж гэдэг аягүй сайн мэдэн шин.
За яах вэ? Зүгээр шүү дээ. Чи одоо хар гээ заяасан үдэг чи би яалтаа. Сайхан гоё хас. Эрийг бүү бас гэж. Яг хөө тэгээд Монголд 2 машин нэгнээ олоод мөргөлдөд хахад нэг студид бас яаж за Хоёулаа ягаад мөргөлдөж болохгүй гэж юу? тамаа. Яста хотлоо мэлээ ш. Ийм юм мэлээ. Яг би бол одоо ингээд энэ бизнесийг бол ингээд бүгд орж иж байгаатай ингээд юм нийгмийн толгойг л эргүүлж чадаад байгаа байхгүй. А яг тэр энэ эмэгтэй хүн гэдэг тэр нэг юм тэр объект руу ингээд цөмөрж орж чадахгүй байгаа байхгүй. Тэр дотор нэг юм том ертөнц байгаа. Эмэгтэйч дотор алдчих чадахгүй байгаа. Би ойлгохгүй байгаа. Тэр их минь ойлгохгүй ертөнц. Бусдын тархийг бол өстой 1080 хэрэгүүлж байгаа юм да. Тэ. Тэр өөрөө одоо гол ажлын мэрэгжилчин бол заллин гэдэг нэрд ороо явж байна тийм ээ. Тэгэхээр одоо заллин гэдэг үгийг та өөрийнхөө хугтгуунаар юу гэж ойлгодог вэ? Одоо энэ үгний талаар гэсэн үг юм. Тий заллин гэдэг үг. Гэхдээ яг энэ заллин гэдэг үг маань өөрөө Монгол болоод манж үгнээс гаралтай үг л дээ. Зал тийм ээ. Залтай, сэргэлэн, овжин тий сүхэтэй. Лан одоо манж үг шүүд. Лан мөнгө, зоос тийм ээ. Тэгээд энэ залжин, овжин, сэргэлэн зангаараа лан буюу мөнгө олъё гэж байгаа байхгүй та гэсэн тий. Тэгээд зал лан гэж байгаа байхгүй. Одоо ч нөө 21-р зуун тийм ээ даяарчлагдсан нэг юм ингээ болоод ирэнгүүт одоо нэг компьютер лан гэдэг шиг шинжлэгдээд одоо ингээд лангаар холбогдоод тийм ээ. Одоо ингээд юм юу гэдэг юм те энэ сошиал цахим заллангаар холбогдоод одоо хүмүүсийн тарихыг ингээд угаагаад тэр лангаараа мөнгө болоод байгаа байхгүй да. Ер нь тийм л утгатай үг гэж би хувьдаа боддог юм шүү дээ. Нууц өөрөө ер нь орлого хэрэг байх уу? Гоё асуулт байна. Яг хөө тэгэл энэ бизнес маань Монголд орж ирээд удаагүй 7 сард орж ирсэн. Одоо 2 сарын үүрэг үзэж байна уу? Удаагүй байгаа юм шиг тийм. Өдөрт нэг 2-3 тэрбум төгрөг ирэлдэж байна те. 2-3 тэрбум. Та ч одоо нас хэдүүлээ? Эмэгтэй хүн насаа хэлж болдгоо гэх юм л та. Гэтэ яг нэг 25-аас нэг 43-ийн хооронд бол байна. Наач ч байхгүй. Одоо яг 23-аас 45 насныхан яг миний ажил дээр тон гэж орж ирээд тагтуулаад байгаа байхгүй. Хөөрхөн. Тэг яг уу монголчуудаа миний энэ ажлыг их үгүйсгдэг юм ч ер нь хоёр талтай шүү дээ хөө тэ. Энийг ч одоо зөвхөн би орж ирээд оруулж ирээд баяжаад байгаа юм бол биш үү. Энд би гэж яахгүй бид нэр байгаа байхгүй ойлгож байгаач. Энд баг яваад шүү дээ. Системжсэн даяарчлагдсан нэг юм баг тэг ингээд юм цөм болж ажиллаад шүү дээ. Баг болж. Тэгэнгүүт одоо юу гэх юм бэ? Монголчууд маань өөрсдөө орж ирээд байгаа байхгүй тэ энэ бизнес рүү. Одоо миний энэ ажил руу өөрсдөө орж ирээд байгаа. Тэгэд одоо над руу гэдэг хүнийг линк явуулж оруулж ирсэн шиг үү? Тий. Одоо тэгээд над руу гэдэг хүнийг би яаж цаашаа гэх юм бэ? Чи бас нэг монгол хүний инжи сэтгэл واخгүй дээ нэгнийгээ орхитууд юм биз дээ. Тий. Яг миний ажил мэргэжлийн маань онцлог нь одоо юу гэхээр юу гэж байгаа одоо Telegram-аар одоо тий нөгөө WhatsApp, WeChat тийм ээ Instagram-аар ингээд би линк явуулдаг юм. Тий. За энийг татаж авснаар аппликейшн татаж авснаар 20,000 төгрөг өгье тий. За энийг бүгснээр те ингээд мэйл хаяг утасны дугаараа ингээд өөрийнхөө ингээд бүртгэлийг хийснээр та ингээд 50,000 төгрөгтэй болно гэх те. Ингээд хүмүүс ингээд 20-с 50, 50-аас 60, 60-аас 100 за магадгүй сая төгрөг болоод ирж байна да. Энэ дээр нь дасгаж энэ гişүүд нь дасуулж байгаа та хэрвээ өөртөө мөнгөө ийшээ гэх юм бол магадгүй 5-10 сая 50, 60 сая болгож авдаа гэдэг өгөнгөт манайх ч шууд сүүн цагаан сэтгэлээр сав хийл ороод ирж байгаа юм чи. Тэгэл тэн дээр нь алдчихж байгаа байхгүй. Хууль ер нь хэрэг үйлчлээд байна. Одоо ингээд энэ бизнесийн талаар одоо ингээд Монголд ямар нэгэн хууль бол байхгүй шүү дээ. Олон улсын хууль бол яг хуулиндаа үйлчлэнэ. Манай Монгол бол энэ талаар ямар ч хууль батлагдаагүй. Одоо энэ олон улсын хуулийг харлаа. Санамгц бүгд зүвчээ. Энэ хууль нь Монголд орж ирэх байхгүй. Монголын хууль бол ингээд байгаад байгаа байхгүй. Дундтай хууль нэраа. Би энэ ч одоо дунд байхгүй суур шүү дээ. Тэгээ ерөөсөө л энэ. Тэгэд юу яасан юм аа? Энд бас нэг хөгжилтэй юм аа. Нэг эмгтэйгөө ойртдог хөгснөөс нэг эмгтэйгөнтэй уулзраад. Тэгээд 7 хоног хэрэтээ үерхсэн юм аа. Тэгээд одоо тэрний чинь ээж нь одоо миний хадам болох юм уу те. Тэгэл яг юу яасан л та нэг 7 хоног үерхсэн юм уу?
Тэгээ би ээж рүүгээ линк явуулаад тэтгэврээ нэмхийг хүсээд ийшээ ороорой гэж хадам ээж рүүгээ линк явуулаад маларсан. Хадам ээжийнхаа тэтгэврийг тархитааш. Манай юм уу тэгээс ассан шүү дээ. Хэц аргуу шүү дээ. Яа хэцүү. Тэгээ яах вэ одоо нөө мөнгө байхад ажиллаар яах вэ гэдэг шиг манай монголчуудын нэг нийтлэг юм сэтгэлгээ яваад байгаа байхгүй да. Тэн дээрнийх яг одоо юу гэдэг нь ингээд би ажиллаад байгаа авчиг энэ манай бизнес ч олон улсын бизнес ахгүй одоо ингээл тийм ээ. Одоо юу гэдэг нь no more bet гэдэг кино байдаг шүү дээ. Яг тэр кино шиг л team системээр явж байгаа л ажил واخгүй да. Тэрэн дээр мал манайхан орж иж игээ тархитуулаад байгаа болохоос ш. Тийм байгаа. Монголчууд маань өөрсдөө ингээд бэлэнчлэх юм дуртай юм амархан мөнгө олоод амьдрчий гэдэг сэтгэлгээтэй байгаа байхгүй. Тэрнийх нь дээр нь доолж яваад байгаа байхгүй да. Ойлгоод байгаа үстэй. Тийм байгаад байгаа. Тэрнээс бостой зүгээр л ажиллаад хөтөлбөрлөл мөрөөрөө амьдраач та тийм үстэй амиа яа гэж бид нарт одоо бит тэр телеграм хэрэг байж үдэ те. Өөрөө бол эрүүгийн нэгэн элемент л те. Пицца бол хаалга андуурахгүй байх л та. Үйлүүр хаалга андуурах уу? Өөрөө нь бол бас үр хөвгтөй болох л байх л та. Цаашлар. Би Тэнгэрийн хүү. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Хурамстын аянгаас галмагой ташууршгүрэн авч бэртгчний нураг шалгуур олгон залхааж явсан. Мөнхийн хор шингэсэн хорголжийн хор нүднээс нь Монгол зуун өөртөө үхэр төлөвлөн бэртэж явсан. Могийн гаг шившин хөөж бусдад ариуны гөрөн мөлгөж ба хүүхдийн өвдөгтөө цэцгийн дэлбий авиж явсан. Би Тэнгэрийн хүү. Монголчууд их үехэн шүү. Монголчуудын нэмжин сэтгэл дээр тоглох гэдэг шүү дээ. За доолж юм уу аалцсан хаавар болж байгаа гэдэг. Таалаа яг нэ үргэлжлүүлээ байцаалтаа өгнө. Юу нэггүй. 50 сайхан байна. Гэрт орж юм гарч ир болоод явж чинь да. Та идтэй хөдөлтүүд. Цаарсан. Харагдахгүй ямар хол явж байна. Чи тойлож байгаа шүү дээ. Соёолоо гэх юм уу? Ажлаад өгөөгүй. Сайхан амарч байна. Хамлаг сайхан байна да. За хаагур заллуу хийж байгаа дэрвээ. За Басаа байцаалтаа гэхлээ. шингээний орноор явж чадлаа. За надад зогсооч гэсэн болсон. Гурван болтой явж байгаа юм тий. Мань болцсон шүү дээ үгүй зүгээр одоо энэ шал өөр бизнес л дээ. Саяар сайхан юмнуудаа ярьчихж байгаа юм шүү тий.